Гараад л дөрвж үндсэндээ 2019-2021 оны дөрөв бүрдлөө. Давсан бүх маань сайн барилдаа төрүүлээсэй гэж хэлсэн. Тэгээд сайхан төрүүлсэндээ тухайд цол өгнө л гэж барилдаа хийсэн. Тэр бас нэг жоохон азуу одоо харах тал руугач энэ цолыг одоо өгөхөд буруутах юм бол байхгүй л гэж би одоо өгдөг боддог шүү дээ. За ардын усхлын 104 жилийн их баяр наадмын бэлтгэлийг одоо Монгол улсын дарах аврах Сүхбаатар аврах багштар одоо ээлтхан гэдэг өөрийнх нь байгуулсан бэлтгэлийн бааз дээр одоо бэлтгэл хангасан байгаа. Одгийнхаа дүүнэртэй. Тэгээд улсын баяр наадмаар ямар ч байсан шүүгрөөд тэгээд Төрөөх Батмагнаа дүүтэй 7-гийн даваанд том барилдаж унсан байгаа. Наадмын дараа өндөр гигэний заншиг наадамд бас шүүгийн дөрөвдөлтөд бас Батмагнаа унсан. Тэгээд Увс аймгийн 100 жилийн үед барилдаж үзүүлсэн Дархавар Батцурд унсан. За тэгээд дараа нь чинь манай миний одоо барилддаг Monted Construction гэдэг одоо 12 жил барилдаж байна. Барилгын компаниудын ганц захиралтай. Ганц захирлын аавынх нь нутаг Дорнов аймгийн Улаанбаатар сумын 100 жилийн үед очиж төрүүлсэн. Хүн чинь тэгээд ер нь унахаараа бас нэг давсан бөхөө сайн барилтаа салгиж боддог. Спорт бас ялж ялагддаг харуутай. Тэгээд хоёул одоо эмоцоор бас хамгийн илгч юм уу тэгээд надад унчаад орж явахд яриа авсан. Тэгээд давсан бүх маань сайн барилдаа төрүүлээсэй гэж хэлсэн. Тэгээд сайхан төрүүлсэндээ. За зүүн хөлдөө үнэхээр гоё орлоо. За тэгээ өнөөдөр Хангай Бадарч Андар гэдэг энэ цагийн шилдэг 3 бүхий цугуулж хаяад 2 дахь удаага сомыг эзэн болж байна. Тэгээд нөө тухайн жилийн одон гийсэн бүх гэж бас байна. Мэдээж аз од гэж бас байгаа. Уул ус нутдаг ус өвдөц. Одоо төшж байгаа те харж байгаа. Тэгээд энэ жилийн алтч бас төрийн наадмын төрөвхт харж бас унсан. Бүтэн жил гэж ярьж байгаа боловч одоо бүх насаараа бүх спорт орсноос хойш одоо амжилт амьдралаа одоо бас яг одоо шийдвэрлэх мөчтөр тулж шүү дээ. Энгийн хүнээр бол одоо улсын шалгалт ч юм уу те. Тэгэхээр одоо мэдээж хүн л ус ойноос тодорхой хэмжээгээр их байх ч гэсэн нэрвэт нь яах вэ гэж бодогдно. Тэгээд тэр бүгдийг эртнээс өөрөө бас энэ цаалдан хэм барилдаан томоохон барилдаануудад одоо туршина. Тэгээд олон жил барилдахар ч бас нэг сүлдээ тийм юм бас харьцангуй бас өөр төр ажиллаад өөрийгөө бис бэлдээд сураад хамаагүй бас гайгүй болдог. Ардын усхлын 100 жил яваа байсан те. Түүхэн жил. Тэгээд дэлхийн нийтээрээ бас нэг ковид нэг цар тахал гараад олимп хүртэл бас нэг жилээр хойшлсон те. За тэгээд ер нь бол нэг нөө наадам гэдэг наадмыг цуцлаа гэд яг 7 сарынхаа 11-12-нд наадмаа хийгээгүй. 21 аймаг дүүрэг 360 гаруй сомууд одоос яг тэр жилээ багтаагаад боломж болцоогоор яг тухайн орон нутагта за тухайн одоо гарын даа хөлийн цэц засуул гих хүмүүс оролцоод бөхчүүд үзэгчгүй одоо нөгөө ковидынхаа шинжилгээ аваад бас дэглэмээс ихэд боломж болцоогоор бүгд барилдаанаа яг тэр жилээ багтаагаад хийгээд цолоо өгсөн байдаг. Сур бүх хоёр өгөөд байгаа. Ямар ч юм мөр бол бүстэй оож уралдаад усын зэрэгтэй цол зэрэг май тэр жилээ хүмүүсээ гардцсан. Тэр одоо 512 үхийг бас гол зорилго нь бол баяр наадмаа тасалдуулж яах юм те. 60 хэдэн оны гэлээ олон хоног үргэлжилж орсон борооны үер гээд тухайд яг тэр 7 сарын 11-12-нд хийгээгүй ч гэсэн яг тэр жилээ нэг 12 хоног сарын дараа ч юм уу бас ер нь 100 жилийн түүхэндээ наадмаа таслаагүй юм билээ. Тэгээд тэр ч утгаараа бас нэг наадмаа таслахгүй гээд бас тэр 512 хүхийг барилдаад эхний өдрөөс 1-2-ын даваа яваад 2 дахь өдрөөс 3-ын даваа үргэлжилж 3-5-7-гийн даваанд одоо яг төрийн их баяр наадмын тэгж аягаар л болсон л доо. Цолоод удаад шүүрсэн бөхчүүдээс хамгийн залуу бөхтөө одоо нөгөө залуу начны тааг үйлгэлээд нэршлэн бол жоохон өөр болоод орсон юм л да. Одоо нөгөө Монголын залуучууд бол
30 жилөө Гиннес төрт хөөсний 10 жилөө гэл. Нэгшлээ бол тэгээд тухайн үед одоо яг нэр мөрөн дээр иж гол нэш нөгөө одоос дэлхийн нийтээр их зүйл шүү дээ. Манай Монголд бас ганц тийм байгаагүй. Тэгээд одоо яалтч байхгүй нэг наадмаа таслахгүй тулд 512 барилдаж байгаа. Тэгээд тэнд бол ер нь бүхэл бөхчүүд барилдсан. Түүхэндээ байгаагүй шансаа өндөр аймгийн начин цолтой бөхчүүд тасагдсан шүү дээ. Бөхөөл оны тэргүүн Монголжоо тэргүүнээс бас асууж байж тэр наадам чи өгцөн. Энэ цол өгөхгүй юу вэ? Тэгээд ер нь бол тухайн үед цол өгнө л гэж барилтаа хийсэн. Тэгээд одоо сүүлдээ завхраад хууль болоод одоо бас унжраал тэгэл байгаад өгнөхгүй гэл. Хуулиндаа болохоор ч одоо нөгөө үндэсний их хоёр наадамд 7 сарын 11 12-нд цол өгнө гэж заасан байдаг. Та энэ нэр сэтгэл дундуур тийм байдгүй. Гэхдээ одоо тэр хүн л усан ганц миний асуудал биш. 512 хүүхэд чинь шүүгрээд усны цолны болцол давцсан 16 бүх байгаа. Тэгээд тэр бүгдийн одоо ээж аав ханы жил хүүхдүүд найс нөхөд одоо энэ эдийг хүртэл дэмжсэн компани байгууллага те нард түмэн зөндөө дэмжигч бинүүд нас авчаасаа л гэж боддог баг. Миний хувьд бол одоос тэрнээс хойш би чинь тэгээд тухайд би улсын харьцах цолтой байсан. Тэгээд их жилийн наадам заан болсон. Ер нь бол бас бодохгүй бодлого явахд. Бас нэг азот хүнд чинь ингээд нэг 10-аас 15 жил наадлан тэгээд 20 жил барилдаж байгаа юм. Монгол хэрэгтэй хүн. За энэ явах замд бол ер нь бас нэг спорт бол залуу насных бас хүний нэг азтай одтой жил гэж байна шүү дээ. Би тэр жил бол яалтчгүй бас бэлтгэл сургууль зорилго тавиад бас түүхэн 100 жилийнхээ үед сайн барилтна гэсэн зорилготой л бэлтгэл сургуульд маш сайн байсан. Тэгээ бас нэг жоохон азот одоо харих тал руу ач юм уу юу гэх юм. Энэ цолыг одоо өгөхөд буруутах юм бол байхгүй л гэж би одоо өгдөг боддог шүү дээ. Ганц миний асуудал биш л те. Бас нэг шүүгэрсэн 16 бүх байгаа. Бүгд л тийм бодолтой байдаг. Бид ч бас өөх болов авчих юмсан гэж бас яваагүй шүү явсаа тэгээд айх тэр хүнд бол яваагүй тэгээд ер нь бас Монгол төрөө хүндлэн бүх хүн гэдэг чи бас чудагтай байх хэрэгтэй. Юм болгоомдоор өсөрч наалдаад байж болохгүй. Нөгөө Монгол ирчүүдээс нь бүх хөлж төрнө гэдэг бол бас би бүгд л бас нэг арай илүү хөгдөлтэй те байж бас тэгээ бас сонирхол юм да. Тэгээд энэ байгаль ээж аав үүд эзэн бас хуин заяа арвагаас аваас нөө малчин гэрт өссөн сайхан ирүүл чирэг агаарт те одоо нөө малч гэдэг чи бас малчин амьдрал хүнд бас их одоо барилдахад бас их нэмэр болж байгаа. Арвагаас одоо өглөө босоод тугуул бирүү татаал түлээ те аргалбаас тэгэл хадлан бордоо гэл ээж аав та нөгөө харвар ажилд ус аавна. Одоо яг ингээд хотод өсч байгаа хүмүүс ч тийм нас холно шүү дээ. Бас бүх юм биелэн байранд. Тэгэхээр бас нөгөө нутаг усны онцлог болон одоо өгд эцээж аавын минус ген буян заяа энд бас яалтч явахгүй нөлөөлдөг гэж боддог. Би 2008 онд Аврогын тамирын дээд сургуульд ирж бас элсэж ороод бас нэг хэдхэн хоног суусан юм доо. Тэгээд тухайн үед ч бас одоо 2008 онд гэхээр 16 настай байсан шүү дээ. Тэгээд бас нэг жоохон шантарсан маягаар бол бас буцаад суманд очижсэн. Тэгээд очиод бас бүтэн жил бас хөдөө мал хариулсан. Манай ээж аав гэдэг зүуд малчин хүмүүс асаа. Тэр яг одоо нэг багасаа хүүхдүүд чинь төгөх хичээл хийхгүй удамд ах нартай байрлаж ноцолтой бол. Тэгээд бүх олон нэгэл юм жоохон хичээлээс хөнд ирчихдэг байхгүй. Тэгэл тэр ч утгаараа л юм одоо малчин болгол байсан гэж боддог шүү дээ татахгүй. За тэгээд чудагтай өгч зөндөө байлг явах. Энэ одоо хөвгөний бас өөрийнх нь нөгөө яг өссөн орчин гэрийн хүмүүжлээс л бүх юм шалтгаалж байна да. Яг ямар орчинд өссөн би боддог шүү дээ гэрийн хүмүүжил, ээж аавын хүмүүжил яг ген цуугаад багаасан те. Яг тэрийг л явдаг. Тэгээд дээрэс нь одоо оюутан багш нарын одоо бас хүмүүжил. Спорт гэдэг чинь бас өөрийг нэг хүмүүжилж байгаа юм л да.
ялна. Дээрээс нь одоо бэртэн гимтэнтэй мэдээж тулаан явж байгаа шүү дээ, хагас тулаан, хагас хэрэгжилт. Тэгэхээр тэр бүгдээс ч өөрийгөө бас нөгөө боловсрч одоо хүмүүжин гэж боддог шүү дээ. Тэгээ олонний хайрын дунд явдаг. Тэр ялангуяа одоо бүгчүүд гэхээр бас тиймээс тэмдэгтэй те. Улсын өндөр цол, аймгийн өндөр цол. Одоо ард түмэн бид байж бидэд бас энэ сайхан нэр цолыг те төр түмэн байж олгож байгаа. Тэгээ энэ сайхан цол нэр хүндийг бас дааж явах гэдэг ч бас том үүрэг хариуцлага гэж боддог.